Хороотой хоолой үзүүлж бай. Зохиолыг бичиж дуу оруулсан цодхуу. Үхээр аимшиг өгүүлэг. 1-р хэсэг. Зуны тэнгэрт одод гэлтэн бүлээн сэлгэр хүнжлөө нөмөрсөн талын хүндий нам гүмхэн оршин байлаа. Зарт цааны чимээ жиржир дуурах, сар нэг ирэлд өвсөн найгах. Хаяа нэг зором хөөцөлтөн тоглох нь аанал нэг сэтгэлийг баясгав. Анаргүй тайвныг завч авах мэт учир зүггүй хүмүүс хэрэлдэн маргах нь ойр ховын амьтдын чихийг сортолцоолно. Ойртон үзээс өгөрч муудсан лам дээлөмсөн жижиг том хоёр лам байх нь тэр. Жохом юуны учир маргалцсан тодорхойгүй ч хүндлэнгийн хүн харваас тэмээ яма хоёр мөргөлдөх гэж байгаа мэт халдсан толгоогоо галын түл сарны гэрэлтгэл золно. Хоёр тухай нийлүүлэн бисээ хэмлэхийг үзвээс хүүхэнэт нь хурч ил илэн шоолох байсан биз. Том биетэй намуухан колотой нэгний жүлтэм гих бо Бурхны эрдэмт чадамгаа нэгэн аж. Хийдэд олон жил шавлан суусан учраас түүнийг хийдийн хамбанд хамаг амтны тусын тулд Монгол орны баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл бадарчлан явж ирэхийг үүрэг болгон явуулжээ. Харин нөгөөхийн даваа гэх ба олон жил хийдэд суусан боловч цээжиндээ бүтэн мэдэх ганц ч майнгүй. Хоосон амнаас сэтрэхгүй. Дэлсүүл яриаг гүлгэн авч цааш нь хов болгон тараахаас өөр шидгүй байсан учраас хийдээс хөөгдөн бадарчлан яваад энэ юм. Тэр хоёрыг хэрүүл улам бүр ширүүлсэн. Жүлтэм. Бурхан багшийн нэрийг барьж хараамаа тэжээж явд. Чи яасан задарсан тэрхвэ? Зүгээр өгсөн хоолыг годорчихгүй. Ирэх татсан болоод л худлаа ирж айл их нэрийг зулгаадаг. Чамуу бозрог би яахан нэг мэдье. Өгсөн хоолыг нь годорноо, сус барьж даварно. Чамуу хэдий бандад патлич байхгүй шүү. Газрын хаанаас гараад ирсэн хар гайваа чи. Банд гинэ чи эвээр хэлж намайг хүчээр үзье гэхэд авгаа хөөхнүүдийн хэрүүл хийн гинэ чи. Болохгүй болдог араач үзээд өгөлт. Химэн хоёр гараа дээр дорно оруулна заанталцсан. Эцэстээ бүр зодон болж жүлтэм нүүрэн дээр нь дэлсээд авахд даваа мөчөөгөө өгөхгүй зөрүүлээ хідэндээ зохиж үзэв. Жүлтэм маргагүй биер том ирбэрта байсан учраас даваагийн хөөрхөлтөй хідэн зохилтыг энэт болгон аваад 2-3 хаан алгатахад даваагийн нүдэнд оч манараад явжээ. Даваа. За боли. Нам аялцээ. Чи дэвлвэл би чамтай хамт бадарчлан явъя хэмэв. Хэц. Чиний ном эрдэм гэж юу л бол. Чи олон талын догсолгүй. Миний босгоны шороо болж Бурхны зургаалыг сорчив. Чи чадахгүй л. Ихэд за тэгээ би явъя. Та тавшир. Би явъя хэмээн даваа яг л аав тазадулж байгаа хүүхэд мэт амьсгаатан хэллээ. Жүлтэм сая нэг заамцхан гараа авч газар завлан суугаад амьсгаагаа дарсан болоод. Алив тэр ус аваад өг хэмэв. Даваа усыг авч жижиг дагшинтын жүлтэмд бариад үндийн басхтаа өөрийн тулж явдаг хуучирж өвгөрсөн саваагаа авна. Усыг гүт илгэн залхих жүлтмийн ард тагцанд ам хүчээр болгов. Жүлтэмж урагшаага тэрийн унаад босож ирсэнгүй. Даваа очин суцыг натгаж үзвэл зохилт бараг байсангүй. Үхэгчтэй хэмээн бодоод богцыг шүрэн аваад өөрийн гигээтэй зэрэгцэн яаран эргэн харсаар явлаа. Жүлтэм зэрэгэн харвал өөргөн тойрон янз янзын хүмүүс энэ зогсож байлаа. Тэдгээр хүмүүс түүнийг түшж суулгаад өөдөөс нь хараад игнэн суулаа. Тэр дундаас уртаа бурсахлаа имэрсээр ажуухан бүлтэлцэн алхан явсаар түүний урд нэгэн өвгөн ирж завлан сунгаа инэт тодруулна.
Хүн тавьдаг ингэрээ хамарт нь хэрүүл хийгээд бүр эцэстээ зодтолдог лам нар ч алта. Бид ордим юрим үзээгүй юм байна. Да хоёрыг харах тун хөвгөлтэй байлаа. Дэшээ тэнгэрдээ дэвшиж чаддаггүй. Эдэндээ шуналта. Хорсолтой хоргоцсон хээр юм болох цагаа хүлээж хүчээ нөөж байсан бидэнд. Зүгээр байхад хүч өгсөн та нарт гэлаалаа. Гэт инээхэд ардан байсан хүмүүс даган мар хийж инээлтэв. Өвгөн надад тэрэн болоход жоохон лим дотоод байсан юм. Тэрийг минь өгсөн ачиг чинь бодоод амигч нь үл таслав. Харин амьсан бузар хүний аддаг болсон нөгөөх чинь чиний оронд авч явмаар байвч жөтгөрөө барьж өгдгүн учраа жоохон шоглоод үлдээ та. Химэн хилээд нарны туяатай зэрэгцэн замхран алах боллоо. Даваа дөрвөн хөллөх нь холгүй гүйсээр эргэн харуула. Жүлтмиг өргсөн газар 3 хэрэг тойр нисэж байв. Арья балмын гэж эрдэм надад хүний бие хөрс дэлхийдээ хурдан шингэдэг гэлцдэг. Сайн төрлөх болоорой. Химэн гимшингүй хэлэхтэй зэрэгцэн өглөөний нарыг халахлан сөрөг хэрэг даваагийн толгой дээгүр нисэлтэн. Жүлтмиг өргсөн газрын дээхэм нар буруу гурамтай эргээд буцаад даваагийн өөдөөс чангаар вагалсаар дайрхан тэр. Үүнийг харсан тэрбээр арга ширгэн хөлийн хурд мэдэнгүйсэн ч сөрөг хэрэг юугүй хуучаад авлаа. Хэрэг хой дотор орсон даваа чадлан хэрээр саваагаа савчулсан ч тусыг хийсэлв. Түүний хуучин лам дэлийг эрчлэн уурч нүүр нүдгүүсээ ч маажиж тон шиж байв. Муухай бархирхан ойрлоход 2 хэрэг ирээд амийг нь дэлгээд гацаач. Эхлээд зөв нүдийг дараа нь баруун нүдийг нь суг татав. Одолгүй амдах шүд гар хөлийнх нь хумсыг ээлжилжээр багаар суглаж авлаа. Сая л нэг хэрэг сөрөг тоглож дуусна уу гэлтэй. Түүнийг орхин тэнгэрийн удамлуу тал тийш нисэн хөтлөө. Тэсвэрчгүй их өвдөлтөнд явсаар туслаараа хэмээн хашгирсан боловч түүний зурагнаас өөр эзэнгүү талд тэрээр байлаа. Шүүдэр тунсан ногоон зүлгийг тэмт чинь цусаар уйлан улаан зам татуулан мөлгсөөр даваа ухан алдан унлаа. Адуун төвөргөнд газар дөргөөхөд тэрсэр. Туслаараа хэмээн ойрлох гэсэн боловч хоол нь гарсангүй. Хідэнтэй ойрлох гэж оролдоод хатсан хоолооноос нь аваа гарсан төдий болоод болж өгдөггүй. Арайхийн үндийн суугаад чимээ чагнуул. Адуун төвөргөнд тэртээ алсад сонсогдоход итгэл нөдөрийн гол нь тасарч дахин үлэх гэтэл нүднийх нухархаад ямар нэгэн зүйл хөдлөөд байв. 2 хуруугаараа хурч ядан байснаа нэг хүчтэй амьсгаа аван хуруугаа ухрахад жиглээ. Өмхийгөө чангагчин зовгаад ам дотроо хорилсоор хідэн гүт гаргаж шидэд сэмэрсэн дээлнээс таамгаар уурж аваад нүдэ боллоо. Тэнэт хажууд нэг хүн хоолоо засах шиг болов. Хэмвэ гэж шүдгүй хамаар арайхийн эвлүүлэн асуухад хариу дуурсангүй. Дусаач гэж чадан хэлж байтал хэллийг нь өнөөхнийх нь барьж аваад ер бусын хүчээр суг татаад хоолоо шидчихв. Даваа амаадаар хоолойгоо шахам муухай орлоод газар хідэнтэй өвхөрөхөд нэг настай хүүхэн бололтой сөнг хоолоогоор амаадад химээгээд ухаалттал нь зохив. Зохиолыг бичиж дуу оруулсан Цодхүү. Мэдүүр хэсэг төгсөв.